За энэ 126 гишүүнтэй холимог тогтолцоогоор бий болох парламент өөрөө ямар зорилготой тоог нэмж энэ тогтолцоонд өөрчлөлтийг оруулж системийг холимог болгосон бэ гэдгийг одоо утга учир одоо өнөөдрөөс ингээ илүү сайн тайлбарлаж танигдчих шиг байна гэж ингэж ойлгож байна. Тэгээ намын дарга ерөнхий сайд Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн нээлтэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөлтийг оруулах энэ зохицуулт бол энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бодиттой бий болсон. Энэ жагсаалт гэдэг зүйл бол одоо дарга нарыг жагсаадаг, сайд нарыг жагсаадаг тийм зүйл бол биш юм байгаа. Энэ жагсаалтаар нийгмийн бүлгийн төлөөлөл болгоныг бүрэн хангалттай оруулах бодлогыг хэрэгжүүлэх зорилготоор ордог. Жишээ нь Германд бол залуучууд эмэгтэйчүүдийг одоо энэ жагсаалтанд бичиж оруулж улс төрд бэлтгэдэг ийм одоо үндсэндээ нэг тийм соёлын тогтцсон байдаг. Тэгвэл бид энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөөгийн малчид, за эмч, багш, сэхэтний төлөөллүүдийг энэ жагсаалтанд бичиж өрсөлдөөн багтаагаар энэ парламентод орж суух боломжийг бүрдүүлж. За тэр парламентод орж суух боломж гэдэг бол тэдгэр хүмүүсийг дарга болгож байгаа даа биш. Тухайн сегментэд тулгамдж байгаа асуудлыг төрийн бодлого болгож гаргах. Төрөөс гарч байгаа альва шийдвэр нь өөрөө амьдралд илүү нийцдэг болох тэр нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор л хийж. Тэр Монгол Ардын ном бол жагсаалт гэдэг зүйлийг бол дарга нар жагсдаг гэдэг тэр ойлголтоос нь ангид болгохын төлөө хичээж ажиллана. За сайд гэдэг хүн бол бас манлайлагч учраас улс төрд манлайлалыг үзүүлэх чадвартай учраас энэ сайдын албан тушаалыг хаших ёстой гэж улс төр дотроо үздэг. Тэр илүү чадвартай, илүү туршлагатай, илүү одоо манлайлах чадвартай эдгээр хүмүүс нь жагсаалтны хойно нуугдаж парламентод орох гэдэг сонирхлыг агуулж болохгүй гэдэг зарчмыг бол ерөнхий сайд намын даргын зүгээс бол тавьж байгаа. 2012 онд жагсаалт анх бий болоод жагсаахта улс төрийн номууд ер нь бүгдээр алдаа гаргасан байдаг. Тэр алдаа юу вэ гэхээр хамгийн өндөр нэр хүндтэй хүний жагсаалтанд биччих юм бол намыг нь сонгох юм байна гэсэн ийм ойлголтоор асуудалд хандаад тойрог дээр очиод ялалт байгуулад ирэх боломжтой тэр одоо улс төрийн лидерүүдэд бүгднийг жагсаалтанд бичснээс болж алдаа гарсан. Бид ч бас тийм алдаа хийсэн. Тэгэхээр цаашдаа жагсаалт гэдэг зүйлийг их зөв ойлгох хэрэгтэй байна. Улс төрд хэрэгцээтэй байна. Парламентод хэрэгцээтэй тэр нийгэм бүлгийн төлөөллийг оруулдаг хэрэгсэл нь өөрөө жагсаалт юм а гэдэг энэ ойлголтыг л бид нийгэмд өгөх хэрэгтэй. Ардын нам ч гэсэн энийг маш хатуу баримталж ажиллана.